Сайн байцгаана уу? Та бүхэнд би өнөөдөр Гайхамшигт төсвөр нас гэдэг номын эцэг эх гэдэг бүлгийг уншиж хөлнө. Тэгээд эцэг эх гэдэг бүлгийнх нь эхэнд нь болохоор ээжийн тухай гардаг. Тэгээд бид нар болохоор ингээд 10 кг зүнхтэй ингээд 10 кг төмсөн ингээд дотор нь байгаа сүнхтэй ингээд үүрээд явхад хэцүү шттэ. Ингээд нэг цаг ингээд тасралтгүй ингээд үүрээд зогсохгүй ч үүрч чадахгүй, үүрээд явж чадахгүй. Харин ээжүүд болохоор тэрийг 10 дахин нугалсан хэмжээтэй төмстэй цүнхийг ч гэсэн ингээд үүрж яваад ингээд зүүрлсэн байдаг байхгүй. Тэр нь юу гэсэн вэ гэхээр ингээд ээж бол ингээд гидсэндээ 270 хоног ингээд хүүхдээ ингээд тээж яваад ингэж яасан байдаг. Харин бид нар болохоор тэгэж өрөөсөө чадахгүй. Тэгээд ээж нар маань бидрийг ингээд хайрлахын тулд ингээд тэрийг ингээд даван туулаад ингээд удаан ингээд яасан ч гэсэн төвчээд ингээд бидрийг гаргасан. Тэгээд энэ тухай ингээд ээжийнхэн тухай ингээд гардаг. Харин аавынхан тухай болохоор хүмүүсээс ингээд бид нар ингээд надад шууд ингээд хоолны мөнгө өгөөч гэж асуухад хүмүүс угаасаа бид нар асууж чадахгүй. Тэгээ асуусан ч хүмүүс ихэнх нь өгөхгүй шүү дээ. Тийм үү. Тэгээд аав байхгүйсэн бол чи өдөр болгоны хоолны мөнгө авч чадахгүй. Ингээд хайраар ингээд дутаж өснө. Тийм учраас аавда бас хайртай үргэлж ээж аавыгаа ингээд хайрлаж байгаарэ гэд ингээд тийм утгатай гардаг. Тэгээд энэ бас нэг утга нь болохоор ингээд бас нэг ингээд хэлсэн зүйл нь болохоор ингээд ээж аавд хаяада ингээд санаандгүйгээр буруу зүйл хэлдэг. Тэрийг нь ингээд бид нар ингээд буруугаар ойлгож аваад байдаг ихэнх хүүхдүүд. Тэр бол ээж аав бол үргэлж биднэр тайртай. Тэгээд зүгээр тэрийг бид нар зүгээр ингээд ойлгоод аваад тэгээд ингээд ярилцаад тэгж ярилцаад ээж аавыгаа яах ёстой ингээд ойлгох ёстой. Тэгээд хэрвээ тамайг үнэхээр гэмтэх зүйл ингээд хийх гээд байвал ээж аавтайгаа тайвнаар ингээд сайн ярилцж байгаарай. Энэ бичлэг маань таалагдсан бол лайк дарж subscribe хийгээрэй.